Оройн төргөө үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр Улсын хурлын гишүүн Алтан хуйгт Тагнуулын ерөнхий газраас зарлан дууд хуудас илгээжээ. Ардчсан намын бүлэг Монгол Ардын намтай хамтарсан ажлаа дүгнэж гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан Америк долларын ханшийн өсөлттэй холбоотой. 2015 онд 190 сургууль цэцэрлэгийн төсөл хэрэгжинэ. эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй үзэгч та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр улс төрийн захиалгаар хинэгэнд зохиомлоор хэрэг үүсгэж гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулах ажилд гаршиж яваа гэх шүүмжилд өртөөд байгаа авилгатай тэмцэх газар нь 62 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор Монгол Улсын ерөнхий сайд асан Алтан хуйгийн хүргэн хүү Дэнзэн нарын 5 хүнийг цагдан хорж шалгаж байна. Монгол Улсын ерөнхий сайд асан Алтан хуйг авилгатай тэмцэх газартай дайн зарсан шалтгаан нь авилгатай тэмцэх газар нь орчин цагийн улс төрийн хилмигдүүлэлтийг хэн нэгний захиалгаар гардан гүйцэтгэж байгаад бухимдаж тэрээр эрүүгийн байцаан шийдэх болон прокурорын байгууллагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлснээр авилгатай тэмцэх газраас мөрдөх албыг салгаж хуучин байранд нь буцаах ёстой гэж үздсэн. Харин үндэсний аюулгүй байдлын зөвлөл хориг тавиад байгаа юм. Тэгвэл зөвхөн экс ерөнхий сайд руу сум тавьсан авилгатай тэмцэх газар нь хамгийн сүүлд ихэд ерөнхий сайд асан Алтан хуйгийн ойр орчмын 6 хүнийг шалгаж мөн гэрт нь үзлэг нэгжлэг хийж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм а. Үүнд авилгатай тэмцэх газраас эрх бүхий байгууллагаас зөвшөөрөлтөө хийгдэж байгаа үзлэг нэгжлэгээр улсын хурлын гишүүн Алтан хуйг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж тайлбарллаа. Өнөөдрийн байдлаар авилгатай тэмцэх газар нь Монгол Улсын ерөнхий сайд асан Алтан хуйгийн хүргэн хүү Дэнзэн иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Пүрэвд орж Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч асан Сэрэн дорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдээллээ. Дэнзэд холбогдуулан эрүүгийн аюулын 265 дугаар зүйлийн 265 2 зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн байцаалтай ажиллагаа одоогийн байдлаар үргэлжлэж байгаа. Иргэний харьяаллын шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Пүрэвд орж болон өөр бусад албан тушаалтнуудыг эрүүгийн аюулын 263 дугаар зүйлийн 263-ын 2 за мөн 273 дугаар зүйлийн 273-ын 2 за эрүүгийн аюулын 150 дугаар зүйлийн 153 заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. За Улаанбаатар төмөр зам хувь нийтлэлсэн нийгэмдгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Сэрэн доржийг эрүүгийн аюулын 266-гийн 266 дугаар зүйлийн 266-гийн 2 заасан зүйл ангиар эрүүгээр үүсгэн шалгаж байгаа. Өөр нэг асуудал нь улсын хурлын гишүүн Уянга Монгол Улсын ерөнхий сайд асан Санжин Баярт холбогдох асуудлыг шалгаж өгөхийг хүсэж авилгатай тэмцэх газарт хандсны дагуу дээрх асуудлыг шалгаж хариуг нь улсын хурлын гишүүн Уянгад хүргүүлсэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэж энэ үеэр тайлбарсан. Саяхан ерөнхийлөгчд хандан шаардлага хүргүүлээд байсан улсын хурлын гишүүн Алтан хуйг энэ удаад ерөнхий сайдд хандан бичиг илгээжээ. Эрүүгийн байцаан шийдэх хуулинд өөрчлөлт оруулахад саад болж байна гэж ерөнхийлөгчд хандаж байсан бол энэ удаад Тагнуул ямар учраас дуудаад байгааг асууж үүнийг өөрийнхөө олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Ерөнхий сайд асан Алтан хуйгийг улс төрд ганцаардаж байна гэж хэлж болохоор нөхцөл байдлууд үргэлжилж байна. Түүнийг намынх нөхд нь ерөнхий сайдаас нунгаж намын даргын суудлыг нь авч бүр фракцгүй болгож орхисон. Хамаатан саадсан найз нөхдийг нээж дараад нь шалгаж түүнийг нь авилгалтай тэмцэх газар нэр төртөөр гүйцэтгэж байгаа. За ерөнхий сайд байх үедээ Монгол Ардын нам болон авилгалтай тэмцэх газар хоёр ажил хийхгүй байх гэсэн асуудал ярьж байсан нь одоо ч хуучраагүй хэвээр байгаа. Нэг талаар улс төрийн өнцөг таарахгүй эрх ашиг зөрчилдүүл эрх мэдлээрээ далаалгаж өөрийнхөө мэдлэлт байгаа хүчний байгууллагаар айлгаж ичээх далайлгын дарамтлах явдал энэ төрлийн нэг нүүр царай болжээ гэдг нь батлагдж байна. Улсын хурлын гишүүн Алтан хуйг саяхан эрүүгийн байцаан шийдэх хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ерөнхийлөгч шууд бусаар оролцлоо гэдэг агуулга бүхий бичиг явуулж исэн бол энэ удаад хүч хавсарч байгааг нь олон нийтэд хүргэжээ. Тэр өөрөөрийнхөө Facebook хуудсанд 2 жил гаруй авилгатай тэмцэх газар ажил хийлэгдэггүй амар заяа үзүүлдэггүй байсан бол Тагнуулын газар нэмэгдлээ. Монголын төлөө дуугарч болохгүй, босгож бүтээж хийж болохгүй цаг болох нэ. Гадна дотн барьсаал төсөн хүмүүс Тагнуулыг толгойлдог болж гэсэн тайлбартаагаар нэгэн бичгийг үзүүлсэн байна. За энэ бичигтэр бичснээр бол улсын хурлын гишүүн Алтан хуйг өөрийнхөө нэр дээр Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаах асуудлаар зарлан дуудах хуудас ирүүлсэн байна. За энэ бичгийг хүлээж аваад тэрээр Тагнуулын байгууллагын үйлдэлийн талаар ерөнхий сайд сайхан бэлгээс тодруулжээ. Харин өөдөөс нь би ярьлаа очих шаардлагагүй гэсэн хариулт өгсөн байт юм байна. За өчигдөр 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Тагнуулын ерөнхий газраас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газар нь ерөнхий сайдын шууд харааны агентлагт тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулах бичгээр гаргаж өгнө. Улс орны аюулгүй байдал болон төрийн үйл ажиллагаатай холбоотой ямар ч асуудлаар тодруулах өгөхөд бэлэн байна гэж хүндэтгсэн Алтан хуйг гэсэн бичгийг ерөнхий сайдад илгээсэн байна.
Хуучин авилгалтай тэмцэх газрын дэд дараагаар ажиллаж байсан хурц засаг солигдмогц тагнуул ерхий газрын дарга болсон. Тэгвэл энэ бүхэн нь авилгалтай тэмцэх газарт хүч нэмэрлэж нийгэмд алтан үе гэдэг хүний талаар сөрөг мэдээлэл бий болох зорилготой байж болох юм а. За улс төрийн хилмигдүүлэлт гэдэг зүйл манай улсад бодитор оршин тогтнож хууль хүчний байгууллагаар дарамтлах асуудлууд байгааг бид харсаар байгаа. Хамгийн гол нь гимтэй бол гмийг нь хэлж, баримттай бол баримтыг нь дэлгэхээс илүү X хуулийн зүүн сайд шиг бие биенээ төмсөгдөж барьцаа ахиулах гэсэн зүйл явсаар байх юм а. Монгол Ардын нам засагт хамтарснаас хойш эдийн засаг сэргээгүй, эсэргээрийн албан тушаалын тохиролцоо нь төрд том даралт үүсгэж эхэлснийг ардчилт намынхан ярьж эхлээд байна. За тиймээс Монгол Ардын намтай хамтарсан ажлаа дүгнэж гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хилэлцүүлэхээр болоод байна. Ардчилсан намын бүлэг өчтөр хуралдаж бүлгийн шийдвэрээр Монгол Ардын намд эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлжээ. Тодруулж хэлбэл Ардчилсан нам Монгол Ардын намтай хамтарч байгуулсан харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хилэлцэж хангалтгүй гэж үзсэн учраас Монгол Ардын намд мэдэгдэл хүргүүлсэн байна. Цаашид Ардчилсан намын зүгээс ажлын хэсэг гаргаж харилцан байгуулсан хамтын ажиллагааг хилэлцэн дүгнээд хангалтгүй дун гарвал засгийг задраах хэсэг асуудлыг хөндөхөрлжээ. Ардын намын гишүүдийг солин нэрнэ гэсэн ярил байхгүй шүү дээ. Одоогор бол хамтарч ажиллаж байгаа намууд ажлаа сайжруулах, богино хугацаанд хэлцэх ёстой хууль, тогтоолын шийдвэрүүдийг яаралтай гаргах, ямар нэгэн саад учруулахгүй байх ёстой гэсэн ийм асуудлыг ярьсан байна. Тийм учраас бол одоо Ардын намын гишүүд яагаад сандраад байгааг би мэдэхгүй. Хамтарсан засгийн газрууд, хамтарсан намууд засгийн газар барьж байгаа энэ ажлыг би дүгнсэн гэж бодож байгаа. Энэ дүгнэх цаг нь болсон. Одоо сүүлийн үед засгийн газрын сайдууд юу хийж байгаа гэхээр зүгээр л одоо сайд болох гэж л орж ирсэн мэдэгдэж байгаа шүү дээ. Маш олон хуулиудыг явуулахгүй байна. Маш олон улс төрчж байна. Одоо энэ засгийн газрын зарим намын сайдууд бол зөвхөн л одоо хүмүүсүүдийг солих. Тэгээ өөрсдөө л дараагийнхаа улс төр хийх юм л ажил хийхээс биш нийгэм улсад хэрэгтэй хуулийн эсрэг байгаа учраас ягаад нь улс орныг хөгжүүлэхгүй юм байна гэдэг дээр би бол хатуу байгаа. Тэр хоцруулах эсэх асуудал бол миний асуудал биш байна. Харин засгийн газрын гишүүдийн хувьд танхимд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, ажил хэвэн явагдаж байгааг хэллээ. Өөрөөр хэлбэл шийдлийн засгийн газар байгуулагдаад хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа зогсоолгүй өргөжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ одоо чадхаараа л ажиллаад явцгааж байна. Яг үнэ хэрэг дээрээ бол нөхцөл байдал амаргүй л байна шүү дээ. Гэхдээ амаргүй байна, барахгүй нэ гэж эхнээсээ одоо юу гэдэг бэ нөгөө ингийн яриагаар бол хаяага манаа л ингээгүй шүү дээ. Болгоно бүтээн гэж явж байгаа. Гэхдээ бүгдээрээ л мэдж байгаа. Маш амаргүй нөхцөл байдалд ирээд ажиллаж байгаа гэх. Тэгэхээр би нэг ойлголцоод ажиллах хэрэгтэй байхаа. Миний хувьд бол хэрүү ойлголцохгүй байгаа бол тэгвэл нөгөө хэрүүлтэй айлыг хүүхэд жаргалгүй гэдэг. Тэгээ ард түмнөө бодож байгаа бол бүр тохиролцохгүй энэ тэндээ одоо амлалтаа биелүүлэхгүй бол тэгээ салал явах нь зөв шүү дээ. Танхим дотроо ерөнхийдөө ямар байна? Танхим дотор ямар ч асуудал байхгүй. Юу гэдэг засгийн газраас Ардын намыг гаргах зүйтэй гэсэн шийдвэр бол гараагүй. Зөвхөн ер нь одоо бусад намуудтай байгуулсан хамтран ажиллах тухай гэрээ байна шүү дээ. Гэрээнд одоо дүгнэлт хийж тэр дүгнэлтийн одоо хариуг гүйцэтгэл дэрүүлэхийг бол бүлэгт бол чиглэл болгосон. Энэ дагуу одоо бүлэг бол хуралдсан. Тэгээд өчтөр хуралдаад үндсэндээ бол гэрээнд дүгнэлт гаргах шаардлагатай байна. Тэгээд гэрээнээс одоо үүссэн дүгнэлтээ гүйцэтгэл хөрвүүлье гэсэн шийдвэр хүрээлэн ингээл тарсан. Ардчилсан намын гаргасан мэдэгдэлд улсын хурал дахь Ардчилсан намын бүлэг засгийн газарт хамтарсан Монгол Ардын намын гэрээний биелэлтийг хилэлцэх шатанд хамтарсан засгийн газраас барьсан эдийн засаг, нийгэм, хууль, эрх зүйн чухал ач холбогдолтой хууль тогтоолын төслүүдийг хилэлцэж шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын намын бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж үзсэн байна. ТV9-тэй Ариун Туяа, Ариун Бол мэдээллээ. Улсын хурлын өнөөдрийн чуулганаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хилэлцлээ. Тус хилэлцүүлгийг 7 дугаар сарын 1-ээс өмнө хилэлцэх ёстой учраас өнөөдөр чуулганы хуралдаан зарлаж асуудлыг хилэлцсэн байна. 2014 оны төсвийн гүйцэтгэл 726.9 тэрбум төгрөгөөр тасалдсан нь дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, мөн экспортын үн зэргээс хамаарсан байна. Улсын хурлын өнөөдрийн чуулганаар 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах улсын хурлын тогтоолын төслийг хилэлцлээ. 2014 оны төсвийн бүрдүүлэлт дутуу орлогын гүйцэтгэл 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан буюу хангалтгүй гүйцэтгэлтэй гарчээ. Энэ нь Монгол улсад үүсэж байгаа эдийн засгийн хямрал, тодруулж хэлбэл валютын ханшийн өсөлт нүүрсний дэлхийн зах зээл дэх үн унсантай холбоотой Монголын экспорт 200 тэрбум төгрөгөөр тасарсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагаас төсөвт оруулах ёстой татврын хэмжээ эрс буурсантай холбоонд тайлбарлаж байна. Энэ сайхан бэлэг гэж нэг Монгол тогтдгоо тааллаараа Монголд ирдэг гадаадд амьдардаг хүнтэй боллоо.
Саудын Араб очоод нэг нууц гэрээнд гар үсэх зураад нэг баахан хэрэг бүжигнүүдээ хийчих юм. Ирээд бараг онгоцоо сольж унаад Америк явчих юм. Одоо сая Америкаас ирчгээд эх орондоо нэг хоног саатаад хаашаа явчихсан юм бэ? Төсвийн зарлага яг нэгдсэн дүнгээр 400 хэдэн тэрбум юм шиг байна, тасарсан юм шиг байна. Санхүүжилт нь. Улсын төсвийнхээ хүрээнд авч үзвэл нэлээд их хэмжээгээр тасарсан байх. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс яг хэдээр тасарсан. Хичнээн аж ахуй нэгжүүд гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадахгүй байгаа. Дотоодын одоо бараа бүтээгдэхүүн нөөтийн одоо татвар төлөгч аж ахуй нэгжүүдийн тоо нэгдүгээрт буурсан. Хоёрдугаарт энэ дотоодын нөөтийн хэмжээ бас буурсан. За дээр нь мөн бас нэг гол нөлөөсөн хүчин зүйл юу гэхээр манай одоо гол нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнүүдийн үн ханш дэлхийн зах зээл дээр унснаас шалтгаалаад энэтэй холбоотойгоор бол тодорхой хэмжээний бас татварын орлогын бууралт бол бий болсон байж байгаа. Энэ их хурлын шийдвэрийн хүрээнд бол энэ 80-с дээш үеийн гүйцэтгэлтэй аж ахуй нэгжүүдийн санхүүжилтийг бас шийдэх хэлбэрийг бол бас засгийн газрын уралдаан дээр ярилцж байгаа шийдье гэсэн юм бол байдалтай байгаа. Татварын орлого аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн хямралтай холбоотой тасарсан. Гэвч төсвийн орлогын бүрдүүлэлт үүргээ хангалтгүй биелүүлсэн нь иргэдээс авах тургуулийн мөнгө, хүүний төлбөр төсвийн орлогын бүрдүүлэлтийг давуулан биелүүлсэн нь анхаарал татах асуудал болжээ. Нөгөө талаар урсгал татвар нэг их найд төгрөгөөр тасарсан. Онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, банкны чанаргүй зээл зэрэг нэмэгдэжээ. Мөн алтны татварыг 10% байсныг 2.5 болгож бууруулсан. 2014 оны жилийн эцэстэл гэхэд МАК алтан дорнод зэрэг компаниуд төсөвт 400 тэрбум орчим төгрөгийн өртөө байгаа зэрэг нь төсөвт ихээхэн дарамт учруулж 2014 оны төсвийн гүйцэтгэл хангалтгүй гарахад нөлөөлжээ. Мөн анхаарал татсан өөр нэг асуудал бол төсвийн орлого бүрдүүлэлт хангалтгүй байхад төрийн албаны тоог нэмж зарлагын хэмжээг өсгсөн явдал юм. Харин энэ бүх хууль зөрчсөн асуудал бүрт хариуцлага тооцох ёстой гэдгийг улсын хурлын гишүүд хэлж байсан юм а. За өмч хөвчлөлийн орлого төсөвт байгууллагын өөрийн орлого гэх мэтчлэн бусад орлогууд бол тасарсан байж байгаа. За төлөвлөгөөнөөс нэмэгдсэн орлого дээр бол дотоодын долларын ханшны өсөлтөөс нэмэгдсэн. За төсөвт тусгагдаагүй нэмэгдсэн зарим орлогууд хүүд хоргуулын гэх мэтчийн орлогоос бол нэмэгдсэн байгаа. За 2014 оны жилийн эцсийн байдлаар бол татварын 400 орчим тэрбум төгрөгийн татварын өртөө гарсан томоохон компаниудаас нэрлэх юм бол Алтан дорнод Монгол, Алтан өдөр, МАК гэх мэтчлэн компаниуд байгаа. Хэрвээ дотоод бонд гаргах юм бол өөрийнхөө Монголынхон дотоодын санхүүгийн салбарыг ч гэсэн уналтанд оруулах юм байна. Төсөв нь өөрөө ч гэсэн өрийн дарамтанд орох юм байна гэдэг ийм л одоо нөхцөл байдал үүссэн байна. Энэ бол нэг талдаа маш том одоо сургамжаа гэж. За нөгөө талдаа яадгүй гэхээр энэ төлөвлөлтөөсөө шалтгаалаад санхүүжилт бол байнга дутуу гарч байна. Санхүүжилт байнга дутуу. Санхүүжилт дутуу гарна гэхээр түрүүний даваасрын гишүүний асууж байгаа энэ бизнес эрхлэгчтэй нөгөө баялаг бүтээдэг улсуудаа тодорхой хэмжээнд ажлын хийлэгчдэг мөнгөний өгдөг. Өнөөсөө шалтгаалаад олон одоо аж ахуй нэгж компаниудад бол үйл ажиллагааны хувьд бол нэлээдгүй хэмжээний хүндрэл учирсан. Тийм учраас цаашдаа энэ худлаа төлөвлөлт гэдэг маань алдаатай төлөвлөлт гэдэг маань өөрөө эргээд маш олон одоо ийм үр дагавруудыг бий болгодог юм аа. Өнөөдрийн байдлаар төрөөс 160 орчим тэрбум төгрөгийн авлагатай аж ахуйн нэгжүүд ажиллаа 80% гүйцэтгэлтэй хийж байна. Гэсэн ч энэ жил эдгээр компаниудад өгөх төсвийг суулгаагүй. Дээр нь аж ахуйн нэгжүүд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийг банкудаас авч энэ нь нэргээд чанаргүй зээлд тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засаг жил бүр өсөж байгаа үзүүлэлт гарч байгаач гадаад зах зээл дээр валютын ханштай харьцуулахад Монголын эдийн засагт өсөлт харагдахгүй байгааг 2014 оны төсвийн гүйцэтгэл харуулж байна. ТV9-д Ариун Туяа Ариунбал мэдээллээ. Үргэлжлүүлэн та бүхэн улс төр нийгмийн амьдрал дахь далд бүхнийг ил болгон хүргэдэг энэ өдрийн ноцтой мэдээндээ анхаарлаа хандуулна. Засаг задрах мэдээ төрийн ордоо хавцах хамгийн их шууган дэгдэж эхлэх байгаа. Ерөнхий сайд эцгүү хойгорч ардсан намын гүйцэтгэх зөвлөлд их хурл дахь намын бүлэгтэйгээр ярилцаж ойрын хугацаанд ямар нэгэн нүүдэл хийлгэдгээ төлөвлөжсөн сураг байна. Ардын намын байр суурь 6 сарын ямар ч нөхцөлд хамгаалж үлднэ л гэдэг байгаа. Тиймдээ ч бид хөөсөн чин засгаас гарахгүй гэдгээ мэдгдсэн бол эрх баригч нам аль хэдийн дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнийг ярьж хилцээд амжсан гэх мэдээж ихтэлцлээ. Ардсан намын гүйцэтгэх зөвлөлд 31 гишүүнтэй. Харин тэр 31 хүн бараг 100% саналаа нэгтгэсэн учраас шийдлийн засгийн газрыг огцруулах нөхцөл бүрдсэн гэж харагдаж байна.
Бүр дараагийн засагт ямар намуудтай хэрхэн хамтрах вэ гэдгээ нарийн тохирч одоогийн ерөнхий сайд болон хэрэг газрын дарга нарыг хിവэрүүлдэг нэгэн. За ерөнхийдөө ардчилсан намаас томилогдсон сайд нарын тухайд нэг их өөрчлөлт орохгүй болтоо харин байгаль орчин ногоон хөсөл аялжуулчдын ямиг иргэний зөрг ногоон нам дүгнөө гэсэн шуун байт. Хөдөлмөрийн сайд чин зөргийн оронд улсын хурлын гишүүн Аривныг, барилгын байгуулалтын сайдад улсын хурлын гишүүн Гардгүүгийн баяр сайхныг, зам тээврийн яамд их хурлын даргын ахлах зөвлөх ганц үхийг зүтгүүлэх бол шадар сайд хөрөлсөхийн оронд X ерөнхий сайд асан Алтан уугийн нэрийг байршуулсан гэд. Иймэрхүү байдлаар эрх хөрөгчд дараагийн засгийн газрынхаа бүтцүүрлэлтүүнийг ярилцсан. Одоо зөвхөн цаг хугацааны асуудал үлдэж байна гэн. Тэгэхээр ардын нам бид засгаас гарахгүй гэж гүрийсэн улс төрийн шантааз нь нэг их газар авахгүй өндөр болтой юм байна. Монгол эрдэнэ хүн төрийн дарамтгүй нэг ч өдрийг өнгөрөх аргагүй болчихсон. Ажиллаж амьдарч засаг төрийн гар харалтгүй мөрөөрөө өмнөхөө болгоод явъя гэхээр элдв төрлийн татвар хяналт албатлах шахалтанд дарагдахгүй. Тэгээд жирийн нэг дундаж иргэн бүх хуулийн өмнө үнэхээр зүтгэж бүх төрлийн татвар татаасыг шударгаар төлөөд яваад байхад үндэсний хэмжээний томоохон компаниуд нь төлөх татвар дээр дуунждаг. Улс төрөөр хамгаалуулан хуулийн дээр залардсан хөх тэнгэр шиг л дүр төрхтэй болчлоо. 10 ажилтнтай заримгны цехник сарын татвараа хугацаанд төлөхгүй бол баг хаагдчихна. Харин 100 тэрбумаар ашиг орлого нь яригддаг корпорациуд болохоор хэдэн жилээр татвараас бултаж эцэст нь их хурлын гишүүдийг лоббидж угаад эдийн засгийн өршөөлийн хууль гихчээр хэрэгсэхгүй болгуулах гин. Энэ ардчилсан Монголын төрийн тэргүүнээс эхлээд бүх шатны төвшөндүүдийн ярьдаг шудраг ёс нь ердөөд юм. Хамгийн сүүлийн тоо мэдээг дуулгая. Алтан дорнд Монгол Алтай хөтөр Максер компаниудын татварын өр 400 тэрбумд хүрчихсэн гэж байна. Ашигт малтамдын салбарт хяналтгүй тоглож газрын хэвлэлдэх баялагийг хуу хаман зөөгтөө төлөх багахан татвараа өгчих сэтгэлийн төвчээр тэдэнд бол дутж байна. Зөвхөн татвар төлөхөр нь 400 тэрбум болж байна гэхээр хэдэн их найт төгрөгийн алцээс олборлож гаргасан бол гэдгийг бодож олохын эц салга. Гэтэл ядарсныг ажилтан сарын цалин болгоноос дуртайч дургуйч татвараа төлөөд явдаг зарчим байдгийг бодохоор арай л дэндүү санагдаад байх юм аа. За манай улсад мөнгөтэй хүн хүснэг гэдгийн дараагийн жишг нийслэлийн хэмжээнд олгогдсон газрын асуудлуудаас тодорхойлдог. Мөнгөтэй хөшиг нөхдүүд эхлээд хүссэн газараа очиж барилга байгууламж барьчаад дараагаар нь газрын болон бусад зөвшөөрлөө хөөцөлтөд явдаг энгийн бөгөөд их хэвтэйхэн арга барил тогтчихсон. Төрийн байгууллагын уян автан байдал ч гэсэн яг ийм асуудал дээр л нэг ганц харагдах юм. Тэртээ тэргүй хөрөнгө мөнгөө гаргаад барьсан бол яалтай ч үлээ. Ямар нураалтай биш. Тэр газрын асуудлыг шийдээд өгөөл гэдэг сайхан сэтгэлийн чим шиг, эрх ашигын чим шиг байдлаар асуудалд ганцаар олон жил өнгөрч байна. Ингээд яасан вэхээр Улаанбаатар хотоор дүүрэн газрын маргаан зөвшөөрөлгүй болгоцсон газрын асуудал яригдж эхэлж байна. Хууль бус газрын наймаа гэдэг асуудал ч энэ байдлаас эхлэж нийслэлийн нэгэн дүүрэг дураараа очиж өөрөө өртөө өмчтөх хэрэг олгосон газар 30000-д хүрсэн байдгийн байна. Зөвхөн цуслангийн газар гихтэл хууль бусаар өмчлөгдсөн хэлбэрээр Чингэлтэд 2000 гаруй, Сүхбаатар дүүрэгт 1100, Баян зүрхэд 450, Сонгон арханд 172 гээл өмнөх жилийн тоо мэдээлэлүүд хөвөрч байсан. Нийслэл дүүргийн удирдлагууд энэ асуудлыг цэгцэлнэ гэж ярьдаг. Гэдээгээд нөгөө зөвшөөрлгүй барилгыг нураан гэж чадаагүй шигэ юм болон үзгсэн бодол олон хүндэл байдгийн шиг байна. Сэтгэл татам сэрэв мэдрэмж бойцаа. Омхар алх чихэр компани Ардын хувьсгалын 94 жилийн өн баярыг тохиолдуулан нийт ард түмэндээ Mobicom корпорац бэлэг барьж байна. Та бүхэн 94-т шинэ дугаараа 20 төгрөгөөр худалдан аваад сонгосон нэг хүн рүүгээ эх жил буюу 2016 онд тохиох Mobicom-ын 20 жилийн өн баярын өдрийг хүртэл хязгааргүй ярьж мессеж үчээрэй. Mobicom